Чинбат 2017 онд хүүгээ 4 настай байхад эхнэрээ өвчний улмаас алджээ. Тухайн үед хүүгээ сайн хүн болгож өсгөнө гэж хандаа амлаж байсан боловч одоо 12 настай сүлдгүүн зүрхний ховдлын дээрх тахикардиа оншоор онцлогдсон байна. Тэрээр эхнэрээсээ хойш хүүгээ өсгөхийн тулд ажилдаа дагуулж явах зэргээр амьдралын олон асуудалтай нүүр тулсан ч хүүгээ эрүүл болгохын тулд бүхнийг хийж байгааг хөтөлбөр онцолж байна. Чинбата 2006 оноос хойш эхнэртэйгээ ханилж хөөрхөн хүүтэй болж амьдралын жаргал зовлон хамтдаа туулж байжээ. За гэвч эхнэр нь илэгний хатуурал гэсэн оншоор олон жил үдсний эцэст хүүгээ 4 нас хүргээд тэднийгээ үүрд орхисон байна. Чинбатын хувьд цагдаагийн ерхий газрын автобазад ажилладаг тул тухайн үед хамт олонныхоо сэтгэлийн дэм хүүгээ сайн хүн болгох гэсэн зорилгынхаа хүчээр даван гарсан гэлээ. Ээж нэгээр байнга ингээл эмнэлэг твтэл гардаг болохоор одоо яг өнгөрсөн хонд ачаар нэг хэсэг бол аава эмнэлэг рүү явал да ээж дээр очил да гэл ингээл яг тэр 4 настай хөвчин бас яг нэг нарийн ширхий одоо ингээд ээж байхгүй болчихно гэдэг зүйлийг хүлээж авч чаддгүй юм бэл. Тэгэл байнгын тэгдэг тэгэл тэр болгонд бол үнэхээр хэцүүлээд гэсэн. Ямар сандаа нэг яг тэр 18 оны 100 ээжийн төрс өдрөөр газарлууны явсан чинь дэлгүүр орчоод нэг юм хүний хүүхдлээсээ нэг юм зүгэл тавчаад ээжтэй ингээд зааж гарна. Юу аад ах гэсэн ээжтэй явчих гэж байгаа ингээд бүр тэгэл тийм сэтгэл зүйн юм чинь амар хэцүү шүү дээ. Хүүхдэд бол айгүй хүнд над цайгаа хэцүүлээд гэсэн. Тэгээд одоо л ойлгодог хосон юм. Тийм л хүү байгаа миний хүү. 12 настай сүлдхүү спортод сонирхолтой гүйлт жудаа зэргээр хичээллэж иржээ. Хүү төлөв төвшин зантай бусдад тустай байхыг хичээдгээ гэдгийг аав нь тодтогсон юм а. Ер нь бол тэр зүрхний хэм алдах гэдэг нь ихсээд тэрнээс хойш амьсгал тавчдах энэ төр гэж хэлсэн. Гүнгүүт. Ер нь бол биеийн тэмрийн төрлийн спорт туртай. Тэг хичээлээс гэвэл математик төрлийн хичээл рүү. Мэргэжлээ юу гэж бодож байгаа? Мэргэжлэр нь бол спорт орлоо юу. Сүлдхүү зүрхний хэм алдснаас шалтгаалж 3 удаа сэхэнд орж байжээ. За ингээд өнгөрсөн 4-р сард онцлогдож одоо 3-р эмнэлгийн хилтэнд байдаг. Хагалгааг Монгол улсад хийх боломжгүй ч 11-р сард Японы эмч нарын баг ирнэ гэж хүлээж байсан ч санхүүжилтээс шалтгаалж цуцлагдсан байна. За эмээс бүгд найрамдах Солонгос улсад 180 саяар хагалгаанд орох шаардлага тулгараад байна. Одоо бол хүмүүс сайхан залуу боллоо. Тэгсэн чинь гинтгэл нэг юм өвчнөр онцлогдоод тэгээ энэ айгу зөөвөртэй хэцүү юм. Тэгээд зүрх нь хаагдах хэрсэлтэйгээд одоо яг үнийг хэлэхэд ахын эмнэлэг рүү ороход хүртэл айцтай төвшөртэй одоо тэр 17-ны өвлийн тэр байдал одоо ер нь эмнэлгийн үнэрийг хүртэл ингээд тогтоход нь дотор ингээд чинь тэр нэг хэцүү цаг үеийн манай зүрх сэтгэлд мэн ингээд яг байж тийм л. Тэгээд одоо хүүгээ аваад эмнэлэг рүү ороход хүртэл үнэхээр юм хүнд тийм л байдаг. Чинбатыг олон жилөө доктортой үр бүтээлтэй ажилласан тул 2021 онд ажлаас нь нэгөрөө байр олгосноор тэд өөрсдийн гэсэн орон байртай болсон байна. За харин аав хүү хоёр өнгөрсөн 100 машинаа зарж байраа барьцаан тавин зээл авч анги хамт олонныхоо хандивын тусламжтай Буднайрамдах Хятад ард улс руу 3 сар имчилгээнд явсан байна. За иймээс хагалгааны зарлаа өөрсдөө бүрдүүлэх боломжгүй болсон аав хүү хоёр олон нийтийн дэмжлэгийг ийх үүссэн юм а.